Монгол улсад байгаа нүүрс түүхийн нүүрсээ. Түүхийн нүүрсийг барьцалдуулаад шууд түлж исэн. Түүхийн нүүрсэн дээр газрын гүнд байгаа хорд элементүүд маш их байдаг. Бид нар сая химийн үйлдвэрт оруулаад 450-аас 600 Цельс жигнээд хүнд хортой химийн элементүүдийн ялгаад авсан нүүрсийг түлсэн 2025-аас 2026 оны үед Улаанбаатар хотын агаарын бохирдол 35%-аар буурсан. Албан статустгаар. Энэ бол бүр мэдэгдэхүйц буурсан. Одоо хэрэгжилж байгаа биднүүсийн энэ сайжруулсан гэдэг хөхнүүрс бол олон улсад та хэд ингээд Америк юм Австрали ингээд хаач очсон дэлгүүрт нөгөө машгалгаа зарж идэг нүсэхгүй юу? Энэ бүр хүнсний хэрэглээнд хэрэгжилж болохоор ийм хорт бодисуудын ялгаад авцсан химийн үйлдвэрлэлд оруулаад нүүрснээс хүнд хортой элементүүдийн ялгаад авцсан нүүрс. Ийм учраас энэ жил агаарын бохирдол 35%-аар буурсан. Тийм учраас бид нар одоо ингээд өнөөдөр энэ чинь болоод агаарын бохирдол гэж нэг ч хүн ярихгүй байна. Өнгөрсөн 15 жилийн Улаанбаатар хотод өвөл иргэдтэйгээ уулзахад нэг номерт агаарын бохирдол бид нар угаалтаж өглөө гэдэг байсан. Ийг жил бид нар дахиад газ болон төслүүдэд үргэлжлүүлээд дахиад 30% бууруулна. Ингээд Улаанбаатар хотоо бид нар агаарын бохирдол гэдэг нэг том мангасаас салах гад ажиллаж байгаа.